Хажи өөрөө богино өгүүлэг. Намрын налгар өдрүүд. Хөл хөдөлгөөн бага. Ил хөл байдал ноёрхож байсан хот буцаад л сүлжилдэх олон машин, буужигналдах олон хүн зооноор дүүрнэ. Бараг л хүн болгон тэр төр зургийн амар амгаланг үрдийнх байгаасаа гэж хүсэцгээдэг биз. Гэсэн ч хот яг цагтаа яг товлсон юм шиг хэний ч эсэргүүцлийг тоохгүйгээр сэрдгэн хойл. Годомжоор хаашаа ч юм ярах хүмүүсийг хөндлөнгөөс нь харуул яг л ширэн урсгалтай голын урсгал. Тэр дунд асар их хүсэл мөрөөдөл, асар их зориг сургалтын төлбөртөөгөө цуг өвөртлөн орж ирсэн шинэхэн оюутнууд ч гэсэн мөр зэрэгцэн. Тэдний нэг нь бэлэгт. Тэр тийм сайн сурагч байгаагүй ч сайн оюутан байна гэх амлалтыг ээж бяцхан дүү хоёртоо өгөөд тэнд ирсэн. Гаднаасаа бусдаас ялгарх юмгүй жирийн л нэг бор залуу. Харин дотроо зориг тэмүүлэлээр жигүрлэж огторгуун хязгаартаж хөрөхөд бэлэн. Багш болгон загнуулдаг, хичээл болгонд муудан авдаг хүү. Үнэхээр их өөрчлөгдсөн юм. Сургуулаа төгсөх жилээ гаргасан хичээл зүтгэлийнхээ үр дүнд их сургуулийн босхийг дав. Түүний энэ шийдэмгийн өөрчлөлтөд маш том нэгэн шалтгаан бий. Аавынх нь үхэл. Хүнд өвчнийг нь ямар ч хэмжимчилж чадаагүй. Эцэгтэйгээ тоймгүй олон удаа их сургууль сурахгүй гэж муудалцаж байсан ч сүүлд дэмий зүйл хийснээ угаарсан. Энэхүү гонигт үйл явдал түүнд хүнд цохилт болоо зогсохгүй мэрэгжил сонголт цаашдын шийдвэрт нь юунаас илүү нөлөөлжээ. Бэлэгт хотод ирээс шууд ахих руугаа зөвлөв. Эхнэр хүүхдтэй болохоос өмнө ах нь гэрийн илүү түлхүүрээ түүнд өгөөд өссөн цагтаа эрх зөвшөөрөл өгч гисэн. Мэдээж хоорондын харилцаа нь хэвээрээ байгаач баг зэрэг хүнд ирсэн. Гэр бүлдээ цаг зарцуулдаг болсноос тэр биз. Бэлэгтэж түүнийг нь ойлгодог, бас өрөвддөг. Шинэхэн хосын амьдрал тийм ч дардан байсангүй. Дөрүүлсэн үрээ алдах зовлонг гурвантаа туулж явуулсан. Шалтгааныг нь олж мэдэх гэж янз бүрийн үзэж гардаг хүмүүстээр очиход дөрвтэй зүйл ахт нь үлхэлдэг. Харин бэлэгт ээжтэйгээ цуг нутагтаа алдартай нэг өвгөнийг очин асуухад тэр харангууд байгаа эмэгтэй хар нулимсаа хүүхдүүд дээр нь тусаасан байна. Их хорсол тээжтэй гэж хэлсэн. Гэхдээ яг юуны тухай ярьсныг нь тэр хоёр ойлгоогүй. Бэлэгт ахыхаа гадна очоод хаалгыг нь зөөлөн тогшоход ахын төдөөдлгүй хаалгаа нэгээд баярлсан янзтай чангыг чинь тэрвэрээд ав. Тэгээд дотогш оруулаад ширээн цуулганд цайгалж өгөнгөө. Их сургуулийн цэнгсэн үү? Мундаг байна. Гэхдээ харсан ч болоос. Гэхэд бэлэгт юу ч дуурахгүй хэсэг сууж байсан. Харж байгааг нь би мэдчихэв. Гэж хэл. Ах нь хайлт жуумалзаад. Чи их өөрчлөгдөж. Ухаалаг хариулж маруулаад л 5 хүн болсон ба шүү дээ. Өнөөрэ ээж чамайг манад амьдрахгүй түрээсийн байранд байна гэж хэлсэн. Бие даахар шийдсэн байх нэ? Зөв. Манай нөгөө
түрээслүүлдэг байр байгаа штэ. Тэрний жижүүр нарих угаад ажиллаа хийх болгоно би хөөцсөн. Тэгээд хүмүүс олдохгүй юм шиг байна. Чиний хэдэн сар очоод тараад иж байгаа шүү дээ. Ихэд бэлэгт өчнөө тусуулж байсан ахта багч утахгүй нэмэр болыг эсэндээ шууд зөвшөөр. Тэгээд зарим нарийн ширийн зүйлийг тодруулахад ахна. Гүй яхав хашаан доторхоо жаахан цэвэрлээд коридороос хүрдээд тахад болно дөө. Одоогор бол хоёрхан айлгаа цаашдаа олон болно. Тэгээд янз бүрийн асуудал гарвал над руу залгачихгүй дөө. Би яваад очино. Хамгийн гол нь чи тэндээ байрлах ёстой. Хүмүүсийг ажиглаад. Гиснээс чи нэг сумаар хоёр тулаа бодоод байгаа юм шүү. Байртай ч болчихно. Ээж даачна. Юу ч хамаагүй эсвэл би салинж өгч болно шүү дээ. Гэв. Бэлэгт. Яах юм бэ яага? Би өөрөө мөнгө ол. Гихтэн. За. Тэгээд манаас дагуулад чээ за. Гэт унтлахын өрөөгөө алхаж байснаа эргэж хараад. Гэхдээ өнөө шөнө бол чинь наад бойдынгийнхаа манаачтэй гэл. Марзан зан нь ямар ч үд арилах шинжгүн гайхах зүйл огт биш. Төрөлхийн авьяас. Бэлэгт замын ядаргаанаас болж дэрэн дээр толгой тавьбуугүй юу нам унтжээ. Өглөө ахыхаа. Босорой. Норсож бүгүнжээ. Хагууга яасуудаа хүлээдэй. Хөө. Гэх дуунаар сэрчв. Нүдэ нээж ядан орносоо өндийгөөд. Яа. Дахиад жоохон унтчихил та. Гэж хэлгээд. Гялсвсан хаанд. Юм идэж яваад яв. Ажил төрлөөрөтл. Гэсэнд бэрэгчин цаад өрөөнөөс. Орой ажиллаа тарж ирээд болооч дээ. Хол замд ядарсан хүүхдийг улам ядрах гэдэг. Гэхэд бэлэгт. Та ч ухаантай их нэртэй азтай юм аа. Гэснээ хүнжил рүүгээ буцаа шургаж. Аахан. Бүр яг хэвээр шүү. За тэгвэл нэг мөс маргааш болъё дөө. Би угаас амарна. Гэт өрөөнөөс гарлаа. Хэлсэнгээс ороо маргааш өдөн бэлэгтийг дагуулад түрээслүүлдэг байрныхаа гадаа аваач. Муухай. Тэгснээ чанга яхнаж дуурах төмөр хаалгыг нэн дотогш орвол битүү зэрлэг ургасан хашаан дунд нэг давхар өнгөн ганцсан тоосхон байшин. Зүүн урт талын бухарт хамар сэтлэн мөнөртэй модон жорлон байрал. Ийм орчинд яаж хоёрын хоёр айл амьдарч чаддаг байна гэж тэрвхэн зур бэлэгт бодоод амжив. Ахыгаа даган байшин дотор ороход үе янавчих бүдэг гэрэлтэй нарийнхан коридорын баруун зүүн талд 3 хаалга харагдана. Ах нь бэлэгтийг зүүн талын хамгийн мухрын өрөө рүү дагуулan оров. Баг зэрэг чиг үнэртэх жижиг өрөө. Цонхон хэдийн наран талдаа байрлсан ч нарны туяа өндөр барилгуудын завсраар арай ядан шургаж ирдэг гэлтэй тун баг тусна. Өрөөнд дотор ор угаалтор хоёроос өөр тавилга үгүй. Бэлэгт зарим зүйлийг гахаасаа сайтрал авлаж асуугаад хэрэг болвол залгана гэж хэлэн гаргаж өгөөд өрөөндөө орон сайн гихчин төвхнөж ав. Тэгээд гадагшаа гарan хашаан дотор ургасан бүх зэрлгүүдийг зулгаад шуудаалаад хашааныхаа гадна тавиад буцан орж ирэн уцаа шагааж хэсэг хөвтөж байснаа унтаад өгчээ. Шүн дунд болж байхад тэр гинэт сэрчихв. Ханны цаана эрэгтэй хүн ууртаагаар орилох, ая тав хагарах, эмэгтэй хүн ойлгох чимээ гарахад тэр юунаас олж цачин сэрснээ мэдсэн ч бүх хийх ёстойгоо үл мэдэн дэмэл чимээ чагнана. Нөгөө залуу ойрлохоо болох шинж юр алга. Бэлэгт дотроо. Хүмүүс амьдралнаад юм хамт биш. Гэж бодон чихээ бүглөөд буцаад унтах гэтэл хүүхэд ойлоо.
яадаг харатан бэ гэж чангаар өөртөө хэлээд шууд өрөөнөөс гарan хаалгын тогтчтол ойлгосонгүй. Бэлэг дуурлаад бүр хүчтэй хэд балбахад хаалга онгойлгох байтугай орилгооч байсангүй. Хөөш ч юм уу? Онгойлгоч гэж чангаар зандрахад үнлүүл тоо. За яах вэ би чамайг гэж хэлэхгүйсэн үгээ гүйцэхгүйгээр өрөөрөөгөө яран орж ирээд уцаа шүүрэн авч ахта хэлв. Ахыгаа хүлээх зур нөгөө залуугийн дуу улам чангараад байх шиг. Ашгүй нэгэн хаалга хятнаж ах нь орж ирж байгаа болол та. Гэтэл хажуу өрөөний залуу чив чимээгүй болох нь тэр. Яг анхнаасаа ямар ч чимээ гаргаагүй юм шиг. Тэрнээс айсандаа болоод ч юм уу ихнэр хүүхэд нь мөн л дуу гаргасангүй. Бэлгтийн дургуун дээд зэрэгтэй хурч чи ямар чүчгчин пистаа вэ гэд ханаа байдаг чадлаараа цохиод ав. Яг тэр үед ах нь өрөөнд нь орж ирсэн ээ. Энд чамаасаар орилж байгаа хүн байхгүй л байна да гэж хэлэхэд бэлэгт. Алло, гараад ир. Энэ өрөө гэд нөгөө өрөө рүү затал ах нь гайхсан байдлаар бэлэгт рүү хараад чи тоглоод ав. Энэ өрөөнд хүн байдаггүй гэв. Бэлэгт юу гүй нөгөө түрүүн энэ хүн орилоод исэн юм аа. Дад хонгоолоод үзтээ гэл. Ах нь хаалгыг онгойлгох зуур. Мэдлэг авах тий. Энэ өрөөнд хүн байхгүй. Хамгийн сүүл хин төрөөслүүлж мартчих гэж хэлээд хаалгыг найдал. Энч байхгүй хав харанхуу өрөө өгтөө. Бэлэг нүдэндээ ч итгэсэнгүй. Өрөөрөө нүд савчихгүй хэсэг зур харж зогсов. Тэгснээ удаанаар өрөө рүү алхан орлоо. Ага гэрлийн унтраалга нь хаана үдэ гэж хэлэн эргэж хартал хаалга байсангүй. Сандарсандаа тэр тац харангууд иргэн тойрноо тэмтчин гарцоолох гэж хичээнэ. Хэр утсан бүү мэд. Ямар тааш тэр шантарсангүй. Гэтэл аавынх нь минийхөө наашир ги хоолой өрөөний зүүн мухраас сонсогдов гин. Бэлэг таавынхаа хоолой гарсан зүг рүү ухаан жолоогүй явж очиход жижиг нүхээр ханы цаанаас гэрэл харагдав. Хажууд байсан сандлаараа ханыг нураагаад гарч ирэн нүдэ нээтэл эмэлгийн орон дээр сэрхэн тэр. Ах нь түүний нүдэнээс нэг хараад баярлсандаа нулимс цэйлэгнүүл. 7 хоног бэлэгт. Чи 7 хоног ухаангүй хэл. Тэр өрөөр ороод чи ухаалцсан. Тэгээд би бүр хөтлөөс. Чонгс ирэхгүй л гэж бодлоо. Гэхэд тэр аапс аав намайг гэрэл рүү дуудсан. Хоолой нь яг мөн байсан. Гэв. Ах нь нүдэндх нулимсаа нэг сан арчиж аваад бэлэгтэд ханд. Аанд би чам нэг юм хэлэхгүй болохгүй нэ. Өчнөө одоо нууж авлаа. Одоо дахиж нууж чадахгүй. Чи яриа таслахгүй сайн сонсороо за. Нөгөө өрөөний тухай. Би сансан чижтэй угаасаа санаж л байсан. Марцсан гэж бодлоо хэлсэн. Мартах боломжгүй үйл явдал. Яг 7 жилийн өмнө нэг залуухан хүүхэн
Өөрөөсөө нилээд ах нөхөр тэгээд 3 орчим насны байхаа. Хүүхдтэйгээ цуг амьдардаг байсан. Нөхөр нь тэр хүүхнийг хардаад байнга л хэрүүл урал хийдэг, бүр ганц 2 удаа цохиод авсан сурагт болсон. Айлууд тэгэж гомдолдог байсан юм л да. Би хүмүүсийн болон тэр эмэгтэй дуудлагаар хэд хэдэн удаа очиж хэрүүлийн саалгаж тэгээд дахиж ингэвэл байрнаас хөөнө гэж анхааруулж ирсэн. Гэтэл нэг шөнө нөгөө хүүхэн над руу залгаад туслаарай, манай нөхөр намайг алах гээд байна. Хаалга эвдлээд юу юугаа орж ирлээ гэж хэлээд уйлж байхад нь би хар шөнөөр очин ихээс залхуу өрсөндөө за одоо очлоо гэж хэлээд уцаа унтраагаад унтаад өгсөн. Би яг тэгснээ өчигдөр шиг санаж байна. Би хамгийн ихтэл нүдийн хөхөртөл цохих байхаа л гэж утсан. Гэхдээ маргааш өглөө нь очиод хартал хөтлөн зодоод алчихсан байсан. Хүүхдээ ч гэсэн игээд өөрийнхөө хоолойг хутгарцсан жамаа оруулсан байх. Гартаа хутга хатгачихсан газар хэвдчихсэн. Тэр хэвдэрсэн хаалга шалаар дүүрэн урсах цус, тогтож харах эцгүй их хоёрын бяцарсан толгой хөрсөн би. Тэр тайлбар зургийг би одоо ч сандаг. Бүр үнэр нь үнэрддэг. Тэгээд дараа нь баахан газар хахуул өгчөж арайчуул тэр хэрэгээс нэрцэн юр салсан ба. Тэрнээс хойш саяхныг болтол би тийшээ 2-3 удаа л очсон. Хитэн төгрөг нь хаагээд түрээслэхэ болдгүй маа. Усан жилэнгөрүүл мартаж чадна л гэж найдсан. Гэтэ хизээч чадахгүй юм шиг байна. Бас болоогүй. Ганц мөжиж юурын цайлан дээр горооход төрс түүх хэлэхэр явуулж л байдаг. Би ч хэр тэнийг юм хайгаа уучлаа. Бүр үнэхээр их уучлаа. Ахын дахиж хизээч тийм зүйлс ихгүй би хамлаа. Чиний төлөө, дүүгийнхээ төлөө, эхнэрийнхээ төлөө, ээжийнхээ төлөө, аавын төлөө. Чиний зөв байсан. Чиний зөв. Үргэлж биднийг харж байгаа гэж хэлээд өөрийн ирэхгүй нулимс туслуул.